Мөнхийн эзэн өгсөн ам өчгөөн биелүүлж, Сарахад үр заяаж, Сараха жирэмсэн болж, мөнхийн эзний яг хэлсэн цагт насан өндөр Авраамийн хүүг төрүүллээ. Авраам хүүдээ Яйцхак гэдэг нэр өглөө. Хүүгээ төрөөд 7 хоногийн дараа Авраам ертөнцийн эзний тушаасан ёсоор хүүгийнхээ хөвчийг хөндлөө. Хүү Яйцхакыг төрөхөд Авраам 100 настай байлаа. Тиймээс Сарах ертөнцийн эзэн бидэнд ёстой л инээд баяр өглөөд дуулсан хүн болгон л инээн байх та гэлээ. Сарах Авраамд хэлсэн юм. Өвгөн Авраам хүүтэй болж хөгшин Сарах хүүгээ хөхүүлнэ гэж хэн таах билээ дээ гэлээ. Яйцхак өсөж том болоод хөхнөөс гарахад үүнийг тохиолдуулан Авраам их найр хийлээ. Нэгэн өдөр Египт бүсгүй Хагарын Авраамд гаргаж өгсөн хүү Яшмагийг өөрийнх нь хүү Яйцхактай тоглохыг Сарах хажиж байгаад Авраамд хэлсэн. Энэ зарц эмэгтэй хүүтэй хамт зайлуул. Өмч хөрөнгө хуваалцахад тэр зарцын хүү миний хүү Яйцхактай цуг хөрөнгө хуваалцах ёсгүй гэлээ. Авраам хүү Яшмагилаас салах дургүй байсан учраас энэ үгэнд сэтгэл хямрлаа. Гэтэл ертөнцийн эзэн Авраамтай ярьж, чи хүү Яшмагил зарц эмэгтэй хоёрынхаа төлөө тэгтэл санаа зовох хэрэггүй. Сарахын хэлсэн үгийг даг. Яагад гэвэл чиний хүү Яйцхакын удам бол чиний жинхэнэ удам. Харин зарц эмэгтэй хүү Яшмагил бас чиний хүү учраас би түүний удмаас өөр нэгэн их улс бий болгоно гэлээ. Дараагийн өглөө Авраам яртлан босч гагаарт талах туламтай ус үүрүүлж өгөөд хүүтэй нь хамт явуулахад гагаар хүүгээ хөтлөн Бершиба гэдэг хээр талыг чиглэн одлоо. Тэд хээр талд удаан хэнүүчсэний дараа туламтай усан дуусав. Хагаар хүүгээ бутны сүдэрт суулгаад сум тусах холхон зайд өөрөө очиж суугаад хүүгийнхээ хөхийг би төвчин харж чадахгүй гээд уйллаа. Яшмагилийн ам ангаж хатаад уйлж эхлэхэд ертөнцийн эзэн сонсоход Ерөвсийн нэгэн элч Хагаарыг тэнгэрээс дуудаж, юу болов Хагаараа? Ертөнцийн эзэн хүүгийн чинь дууг сонсож зовлон харсан учраас бүү. Босож очиод хүүгээ тэрвэрч санаа сэтгэлийг нь сэргээ. Би чиний хүүгийн удмаас агуу их улс бий болгоно гэд Хагаарыг тал тийш нь сайн харууллаа. Гэнэт Хагарын нүдэнд худаг харагдахад тийш очиж тулмаа авсаар дүүргээд хүүдээ авчирч уулгав. ертөнцийн эзэн тэр хүүг харж хамгаалan хүү хээр цүлд амьдарсаар өсөж том болоод хожим нь мэрэгэн харваач болж урагшаа Илпран гэдэг хээр талд нүүдлийн суурьшив. Хагаар хүүдээ Египт бүсгүй сонгож аваад эхнэр болгон өглөө. Тэр үед Герар хотын хаан Абимелех түүний цэргийн жанжин Пихол хоёр Авраамтай уулзаж, ертөнцийн эзэн таны ажил үйлс бүрд оролцсон байнга тусалдаг ажээ. Тэгвэл одоо надтай гэрээ байгуулан намайг болон миний үр хүүхдүүд миний харьяат албадыг хизээч мэхлэхгүй гэдгээ ертөнцийн эзний нэрээр амласгав. Би танд үнэн шудраг хандсны адилаар та надад болон өөрийн амьдарч суугаа энэ нутгийн хүмүүст шудраг хандах болно гэдгээ ертөнцийн эзний нэрийг барин тангаргалсав. Гэхэд Авраам, за би тангаргалъя гэжээ. Авраам тэр хавьд нэгэн худаг ухсан боловч Абимелехийн харьяат албатууд түүнийг нь булан эзэмшжээ. Авраам энэ тухай гомдол гаргахад Абимелех хариу өчгтөө. Би энэ тухай юу ч мэдэхгүй. Та урд надад хэлэхгүй яв? Би өнөөдөр л танаас сонсож байгаа учраас тэр худгийг хэн авсан болохыг мэдэхгүй гэжээ. Авраам Абимелехтэй гэрээ байгуулан хэдэн хонь үхрөгч байгуулсан гэрээг нь баталлаа. Авраам хонийн сүргээс 7 эм хураг сонгон авлаа. Абимелех түүнд хандж, та юунд энэ 7 эм хургийг сонгож ав? Үүний учир нь юу вэ? Хэмээн асуухад, та миний гараас энэхүү 7 эм хургийг аваад тэр худгийг усны минь гэрч болно гэж Авраам хэллээ. Абимелех цэргийн жанжин хоёр тэрхүү 7 эм хоныг авч гэрээ байгуулад нутаг үслээ. Тэдний хот Герар Пелешит тавг аймгийн нутагт оршдог байжээ. Авраам Абимелех нар тэр худгийн дэргэд тангараг тавьсан учраас түүнийг Бершиба буюу тангаргийн худаг гэж нэрлэлээ. Тэр хавьд Авраам 100 мод тарьж ертөнцийн мөнх орших их эзэнтэй хүндэтгэлтэй ярилцлаа. Авраам тэрхүү Пелешет овг аймгийн нутагт удаан суулаа.